Хөтөлбөрийн дараагийн багц мэдээлэлд анхаарлаа хандуулсан уу? Улсын хэмжээнд санхүүжилтэн дутуу хийгдсэн 350 гаруй сургуулийн барилгын ажил зогссон байна. Өвөрхангай аймагт 2014 онд барилгын ажил нь эхэлсэн 1000 хүүхэд сурвалжих багтаамжтай сургууль өнөөдөр ч ашиглалтанд орж чадаагүй байна. Өвөрхангай аймгийн Мэргэт лаборатори сургуулийн барилгын ажил 2014 онд эхэлж жилийн хугацаанд дуусах төлөвлөгөөтэй байжээ. Улсын төсвөөс жил бүр 500 сая төгрөг хуваарлж өгдөг. За ингэж санхүүжилтийг нь бага хэмжээгээр жил бүр олгож байгаа нь сургуулийн барилгын ажил хугацаанд дуусгахад хүргэжээ. Одоо байгаа хуучин сургууль нь уг нь 350 хүүхдийн хүчин чадалтай ч 1000 гаруй сурагч хичээллэж байгаа юм байна. Одоо манайд нэг ангид бол 46 хүүхэд сурж байна. Тэгээ 25 хүүхдэд судалтай ангид одоо 45 хүртэл игээ сууж байгаа нь бол үнэхээр тийм ээ тухайн хүүхдийн эрүүл ахуйн байдал болон тий багшийн ачаалал үнэхээр сургалтын чанарт сөргөөр нөлөөлж байгаа нэлээд тийм төвөгтэй асуудал үүсэж байгаамаа. Ингээд нэг 550-аар компани нэрээд нэг жаахан хийж байгаа л хачи явдаг. Энд бол 500 сая төгрөгийн ч ажил алга. Тэгээ би эхэлсэн төдийл байна. Тэгээ би юу гэж хэлэх гэж байна вөхөр нэгдүгээр танах бол хариуцлагатай хандаад жаахан шахалт өгөөд энэ гүйцэтгэгч 510. Тэгээ эх жил би ч анхаарай өөрөө ч голлол сангийн ямтай чадвар бүтэн тавиад дуусгач. Өвөрхангай аймгийн Мэргэт сургуультай адил Баянгор аймгийн 5 дугаар 10 жилийн сургуулийн барилгач бас л гацаад 2 жил болж байна. 1000 орчим хүүхэд хүлээн авах хүчин чадалтай энэ сургуулийн төсөв төртгөн 5.3 тэрбум төгрөг. Үүнээс өмнөх жилүүдэд улсын төсвөөс 2.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авч барилгын ажил нь 60% хүрчээ. За энэ жилийн санхүүжилт нь орж ирээгүй байгааг хэлсэн юм. Барилгын багнууд нь хазгаа далийн учраас аймгийн мэргэжлийн ялалтын байгууллага агталсан байна. За гэхдээ татвар төлөгчдийн олон тэрбум төгрөгөөр барьж байгаа сургуулийг ингээд орхичихгүй тулд гүйцэтгэгч компани нь хүчтгэл хийжээ. За бараг 2 сургууль барьчих мөнгөөр нэг сургуулийг олон жил барьж цаг хугацаа алдаж дээр нь чанар аюулгүй байдлын асуудал давхар яригдж байна. Талбарын хэмжээнд 350 гаруй барилга гэдэг бол нэг жижигхэн объектууд бас биш. Дандаа том объектууд. Тийм учраас энэ бол маш их хөрөнгө шаардна. Судалж үзээд шийдвэрлэх арга хэмжээ авна. Шийдвэрлэн гэдэг нь бол одоо бүгдийг бариад дуусгаад ашиглалтанд оруулах нь гэсэн үг бас биш л дээ. Хэрэгцээ шаардлага нь энэ тэргуунд тавигдж байгаа барилга объектуудыг бол эренбилж жагаад бид одоо бүхэл талаас нь хөөцөлдөж энэ барилгуудаа ашиглалтанд оруулах арга хэмжээ авъя гэж бодож байгаа. Улсын хэмжээнд 40 орчим сургууль 3 ээлжээр хичээллэж байна. Төрөлт жил бүр нэмэгдэж хөдөө орон нутгийн сургуулиуд ачааллаа дийлхэ болоод байгаа учраас ойрын хугацаанд асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд хэлж байсан юм а. Говь нутагтаа